За бүгдэнд энэ өдрийн мэнд LG Best Shop-ийн Life is Good podcast-ийн манай зочин хамарт LG брендийн одоо Монгол дахь төлөвлөсчийн газрын инх жаргалах одоо хүмүүс маань NG гэдгээр сайн мэддэг те. Инх жаргалах маань ирсэн байна. За та бүхний бас танил болсон анхаа агч маань бас хүрэлцэн ирсэн байна. За ингээд NG ах маань бас мэдхгүй хүмүүсч байгаа, мэддэг хүмүүсч байгаа. Мэдхгүй хүмүүстэй бас өөрийгөө төвч өгөө тодорхой танилцуулъя тийм. За баг сая танилцуулчих болно шүү дээ. Маш танилцуулсан. Жохон дэлгэрэнгүй төвлөн. Тийм миний нэр их жаргал. За маш тавчханд бол төгссөн сургууль 4 хүүхэдтэй 4 мэрэгжилтэй гэдэг шиг тийм 14 жил LG-ийн төлөөлөгчийн газрын захирал гэдэг юм нэг ажлыг хийж байна. Тийм Монгол тэгээд LG-ийн техник технологи дэвшилтэд техник технологиг Монголын За стоочлаараа бишгийн дундуур ороод ирлээ. LG Best Shop дээр Black Friday эхэлсэн байна. Манх дээр зурагт хөргөгч, угаалгын машин, тоос орогч гээд цүм хэмтэрсэн байна. Та бүхэн LG Best Shop-ыг зөрөөрэй. Манай хаяг 3-4 дэх орлолын өргөө кинотеатрын замын эсрэгтэлд мөн та доор харагдаж байгаа вебсайтаар онлайнаар гэртээ захиалаад хөргүүл авах боломжтой. Нэрээ эхнийх төхөөрөмжүүд AI химэл оюухан суурьтай байгаа шүү. хэрэглэгчтэй хүргэх энэ ажлыг хийж байгаа хүн байна да. Хэдэн жил гэж вэ? 14 жил. Сүүлийн 14 жилийн Монголын одоо энэ цэцлэгаан бараа одоо юу гэдгийг LG-ийн техник технологийн хөгжлийг маш сайн мэдж байгаа ийм сонирхолтой зочин байна өнөөдөр ирсэн байна. Тэгээ бүгдээрээ подкастаа бас subscribe дараад, лайк дараад үзцгээе. За, инх жаргалахаас хамгийн түрүүнд асуулт. LG хаанаас эхэлвэ? LG яг ямар цэгээс эхэлв гэдэг асуултаар эхлэх зүг баг тийм. Тэ яг гоо LG группийн тухай ярихын тулд Солонгосын түүхийн тухай товчхон ярих хэрэгтэй бол гэж бодчих тийм. Тэгэхээр 1950-ад оны үед Солонгосын дайн дууссан. Бид нар бүгд мэддэг ч тийм. Өлсгөлэн одоо ядуу, гуйланчлал одоо эдийн засгийн хямрал гэл ингээл бүх юм тэр усад байсан тийм. За тэгээ ингээд юу болсон гэхээр цэргийн эргэлт болсон. Бидний нөгөө сайн мэддгээр нөгөө Пак Жун Хи гэдэг одоо энэ охинын сүлд ерөнхийлөгч байж байгаа болов уу да тий. За энэ хүн бол цэргийн эргэлт хийгээд ингээд Солонгост одоо хувьсгал хийсэн. Тэгээ мань нөхөр ердөөсө гарч ирээд энэ Солонгос улсыг хөдөө аж ахуйн одоо суур хөгжилтэй орноос ийм эдийн засгийн тэргүүлэгч орн болгох хэрэгтэй гэдэг ийм маш том зорилго тавьж ажилласан байдаг юм билээ зүгээр түүхийг харахад. Тэгэхээр мань нөхөр юу хийсэн бэ гэхээр нэг ийм хөгжлийн 4 үе шат гэдэг 5 жилийн хугацаатай юм 10 жилийн хугацаатай юм хөгжлийн шатуудыг ингээд боловсруулсан байгаа байхгүй. Тэгэхээр мань нөхөр эхнийхэн төлөвлөгөөг яасан бэ гэхээр энэ хөнгөн үйлдвэрлэл экспортын бүтцийг бий болгоё гэдэг ингээд зорьсон байгаа. Тэгээд энэнийхэн хүрээнд ингээд 1960 оноос хойш үндэсний томоохон компаниудыг байгуулах хэрэгтэй байна. Эдрийг дэмжих хэрэгтэй байна. Тэ байгуулагчнуудын дэмжиж. Ер нь бол хөгжлийнх нь зорилго нь юундаа байсан бэхээр импортлогч орн биш экспортлогч орн болгоё гэдэг. Технологи эзэн байя гэдгийн санаа байсан юм шиг. Тэгээ манай нөхөр зүгээр түүхийг ингээд уншиж хахад хамгийн одоо жишээлбэл тэр хүнээс гарсан зөв шийдвэр нь юу байсан бэ гэж бодохоор гадаадын хөрөнгө оруулалтыг үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлтөй нөхцлөөр болгох. Дотрийн хөнгөлөлт идэвхжүүлэх замаар дотоодын компаниудыг хүчрхжүүлж авсан. За одоо ингээд бидний хамгийн сайн мэддгээр SK, LG, Hyundai гэт компаниуд байна. Одоо солонгосоор бол Чагбол гэж нэрлэдэг те. Одоо ихэнхдээ гэр бүлийн одоо суурьтай томоохон үйлдвэрлэгч компаниуд байхгүй те. Тэгэхээр эдрийг хөгжүүлье, эдрээрээ дамжуулаад экспортыг нэмэгдүүлье, ажлын байрыг нэмэгдүүлье, үйлдвэрлэгч орн болё гэдэг ийм юм руу явсан. За манай нөхрийн хоёр дахь хийсэн юм юу вэ гэхээр хоёр дахь үе шат нь юу байсан бэхээр ердөөсөө химийн үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй юм. Тэ. Энэ бол гайхамшигтай том одоо хөгжлийг авчирсан үе шат юм шиг Солонгосын. За ингээ гуравт нь юу хийсэн бэ гэхээр манай нөхөр ердөөсөө эрчим хүчний хараа тус байдалтай болох хэрэгтэй байна. Барилга, гангийн үйлдвэрлэл, машин үйлдвэрлэл орох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бүхний ардталд бол дөрөв дэх хөгжлөө маань нөхөр тодорхойлсон дөрөв дэх үе шат тий. Тэр нь юу байсан бэ гэхээр технологийн хөгжлөг. Тэгэхээр технологийн эзэмшигч байж дэлхийд экспортоор ноёлно гэдгийг маань аягуусаа олж ирсэн. Тэгэхээр ийм чухал суурин дээрээс одоо өнөөдрийн бидний мэдж байгаа одоо LG Electronics компани те SK гэдэг юм Hyundai гэдэг компаниуд
Life is Good podcast-ийн дэмжигчээр Титэн Music Store Түмэн Молын 5 дахь хүрт байрлаж байгаа. Одоо хүлтрээ зогссон. Миний одоо буруу ойлгоогүй бол ээлжи бол одоо энэ цахилгаан барааны юм дээр хамгийн ихнийх Солонгос. Яг үнэ. Түүхэндээ юм байгаа шүү дээ. 1958 онд LG Electronics чинь Gold Star гэдэг нэртэй байгуулагдаад. Тий. Тэгээд 80 онд шүү дээ. Солонгосоос хамгийн анх хөлийн чандад компани байгуулсан, үйлдвэрээ байгуулж чадсан компани чи LG Electronics. Америкт одоо Солонгосоос хамгийн анх гараад тэнд Америкт LG Electronics-ийн үйлдвэрийг байгуулжсэн компани. Тэгэхээр энэ юу авчирсан бэ гэхээр Made in Korea буюу нөгөө Солонгост үйлдвэрлэв гэдэг тэр чанарын стандартыг Азад тэргүүлдэг чанарын стандартыг дэлхийд гаргаж ирсэн. Ийм хувьсгал байхгүй. Тэгэхээр энэ бол хамгийн түрүүнд LG Electronics байсан. Тэгээ монголчууд угаасаа LG мэдэн шүү дээ, тий. Бид нар бол LG их дээр сэргэлсэн шүү дээ. 90 онд л ихэд 5 богд групп, тий. Lucky Star-ыг оруулж ирээд байгаа. Одоо хүн болгоно Lucky Star гэж одоо мэдхгүй юм баг, тий. За тэгэл тэрний араас Gold Star гэж телевиз орж ирээл. Айл болгон баг гэртээ тавиал. Тэгэхээр энэ бол нөгөө экспортын баримжаатай эдийн засгийн хөгжлийнх нь тэр тухайн орных нь хөгжлийнх нь нөгөө үр нөлөө нь манад ирж байгаа хэлбэр нөх. Яг хоо 60 онд эхэлсэн юм 90 онд орж ирсэн байна. Энэ тийм хол юм шиг боловч энэ хугацаанд яасан гэхээр нөгөө Солонгос улс бар улс хөгжүүлсэн тий. Бид нар бар гэдэг чинь эдийн засгийн хөгжлийн бар. Тийм. Яг хоо ямар нэгэн бизнес ч гэх юм уу ямар нэгэн компани эхлэхдээ шууд пуужинчдгүй байх. Тэгэхээр бас ээлжид эхэлж явах цаг тухайд бас тулгарч исэн цаад бэрхшээлүүд юу байсан бол тэрийг яаж даван туулжсэн бол шууд чигээрээ бол буужиндаг байх. Мэдээж эн чинь нэгэнт үйлдвэрлэгч компани учраас маш их одоо бүтээгдэхүүн хөгжлөөр анхаарах шаардлага гарсан. Одоо энэ LG Electronics компаниг үүсгэн байгуулагч Q гэж хүн байна л да. Q-гийн гэр бүл гэдэг. Тэгээ мань нөхрийн нэг хэлсэн үг гэдэг байхгүй. Үйлдвэрлэлээс гарч байгаа 99 бүтээгдэхүүн одоо 100 бүтээгдэхүүний нэг нь дефекттэй буюу эвдрэлтэй айлсгүй бол ямар нэгэн хэлбэрээр гажигтай гэж онцлогдвол үлдсэн 99-ийн шалга гэдэг зарчим. Хяндагийн зарчим шиг үүснэ шүү дээ. Тий, энэ бол юу вэ гэхээр ердөөсөө хэрэглэгч хаа юмаа гэдгийг л хэлж байгаа. Тэгэхээр хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг түүний хэрэглээнд шаардж байгаа тавьж байгаа стандартыг бий болгохын тулд бүтээгдэхүүний чанар өөрөө сайн байх хэрэгтэй. Тэгэхээр саяны асуулт тэгж байгаа. Үйлдвэрлэгчийн хувьд амар том челленж болсон. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг нь хамгийн том челленж шүү дээ. Тэгэхээр LG юу хийсэн гэхээр ердөөсөө бүтээгдэхүүн хөгжлийн төв гэдэг юм байгасан. R&D центр гэж хэлдэг тийм. Тэгээ тийм ч учраас өнөөдөр одоо технологийн зах зээл дээр ихэнх патентыг LG хийсэн шүү дээ. Жишээлбэл одоо бидний хамгийн сайн мэддэг одоо энэ 5 богд LG base chop зарж байгаа OLED телевиз тий. OLED л ерөөсөө OLED ч ерөөсөө LG-ийн технологи шүү дээ. Сүүлд одоо манай өрсөлдөгч компаниуд авж जैन тий. Одоо Sony жишээлбэл бас ингээд авж जैन тий. Энэ ягаад гэвэл хэрэглэгчдэд очих хэвээр технологи. Тэрнээс технологиг эзэмшчихэд хүнд ч өгөхгүй байх гэдэг бол өөрөө бас харамсалтай. Сонирхолтой асуулт бас сайн орж ирлээ. Тэрийг зардаг гэсэн үг одоо өвсөр технологи. Тий. Яг хоо LG Electronics гэхээр хүн болгонд нэг л юм бодоод та тий. Ингээл зурагт үйлдвэрлэл, хөргөч үйлдвэрлэл, угаалгын машин үйлдвэрлэл зараад идэг гэж үгүй. Бид нар бол технологи үйлдвэрлэгч компани байхгүй. Буюу технологиг дандаа 5-10 жилийн өмнөх технологиг төрүүлж үйлдвэрлээд бэлтжидэг. Тэгээд тэрийг худалдаанд гаргаж тавьдаг л байхгүй. Тэгэхээр LG өөрөө дангаараа бүгдэнд нь энэ сайн технологиг түгээж дийлэхгүй шүү дээ. Дэлхийд одоо жишээлбэл 8 тэрбум хэрэглэгч байлаа гэж бодъё тий. Тэгэхээр тэрэнд LG яадаг юм аа за нэг 4 тэрбумд нь хүрчдэг 3 тэрбумын зах зээл үлдээд байна цаана тий. Зөвхөн ингээд бодоход. Тэгэхээр тэрийг бусад одоо жишээлбэл үйлдвэрлэгч компаниудаар дамжуулж түгээх технологиг түгээх бас энэ чинь бас их чухал ажил байхгүй хийж байна тий. Жишээлбэл хамгийн энгийн жишээ шүү дээ. Одоо бидний барьдаг iPhone гэдэг утасны дэлгэц жишээлбэл сүүлийн загваруудаас үлдээд болж байна тий. 14-өөс хойш үлдээдүүд болсон шүү дээ тий. Тэгэхээр Apple-ийн одоо компьютерийн дэлгэц, лаптопны дэлгэц энэ чинь үлдээд шүү дээ. Тэгэхээр энэ бол LG Display гэдэг компани дээр нь үйлдвэрлэдэг. Тэгээд нөгөө айлуудаа ингээд зардаг.
Энэ л бас айгуу сонирхолтой. Анх удаа сонсч байгаа зүйл шүү дээ. Хөрөгчөн дээр бас нэг юм байгаа шүү дээ. Нөгөө шугамн компрессор гэж технологи байна тий. Тэрийг бол жишээлбэл бас LG патент эзэмшиж байгаа байхгүй. Тэгээд тэр технологио бусдад одоо жишээлбэл худалдан борлуулж тий. Эцсийн бүлэгтэн бид нар янз янзын нэрээр хүлээж аваад байгаа байхгүй тэрийг. За буцаад сэдвлүүгөө ороход бол одоо за ингээд компани манаас түрүүний мэдэж чинь хамгийн ихний цэглэн бараач одоо радио байсан байдаг лөө. Хамгийн анхных нь 58 онд Gold Star байгуулагдаад 59 онд хамгийн анх радио хийж. Тэгэхээр радио хийх түүхэн өөрөө өөрчлөх сонирхолтой семикондукторыг ер нь эхэлнэ л дээ. Энэ радио бол тухайн үед мэдээлэл дамжуулах хамгийн хурдан арга байсан байна. Энд чинь төр засгийн бодлогоо ингээд ард иргэдэд хүрэхэд бол гараад гүгэд орилохгүй тодорхой шүү дээ. Тэгэхээр энийг яаж айл болгонд оруулах уу гэдэг чинь айгүй чухал. Тийм учраас радиогоор эхэлсэн байдаг. Тэгээ радио үйлдвэрлээд маш ихээр тараасан. За ингээд 65 онд анхны хөрөгчийг үйлдвэрлэсэн байдаг. Солонгост тий LG өөрөө. 66 онд өнгөт телевизээр үйлдвэрлэсэн. За ингээд 68 онд 2 жилийн дараа кондишн уу агаар чөлөөт үйлдвэрлэсэн. За ингээд тэрнээс одоо ахаад 2 жилийн дараа хамгийн анхны гар утас үе 1970 онд гар утас үйлдвэрлэсэн LG. За ингээд явж хагаад 78 онд бидний нөгөө хэлж заншнаа нөгөө пэч богино долгионы зов үйлдвэрлэсэн тий. Энэ мэтчлээ ингээд маш олон бүтээгдэхүүнийг араас нь 2 жилийн такттай ингээд гаргадаг. Тэгэхээр энэ 2 жилийн такттай шинэ бүтээгдэхүүн гаргадаг энэ уламжлал өнөөдрийг хүртэл хэлж татгалзсан. Байнга шинэ юм гарч идэг. Тийм учраас хэрэглэгч хизээч LG-ийн бараагаас уйддаг. Одоо уйдах тийм зав гарддаг. Ягаад гэвэл урдныхын технологиг хэрэглээд дуусчаад дараагийнхаа сайн технологи гарч ирээд дараагийнх нь авчлаа. Ийм учиртай. Life is Good podcast-ийн дэмжигчээр Титэн Music Store Түмэн Молын 5 дахь хүрт байлж байгаа. За тэгэд энэ захирлаас асуухад юу манайх бол бид нар бас эхний подкастн дээр ярьсан. Манайх бол LG-г анх эхлээд угаалгын машинаар хэрэглэсэн. Одоо манай угаалгын машин 12 жил болж байгаа хаа. Тэгэхээр ер нь Монгол ер нь анх эхлээд хизээ орж ирсэн юм болоо. Би одоо тэр үед нь авчуу. Нэг бол угаасаа байсан юм уу? Ямар ч үзэж харж энэ автомат машиныг аваад одоо 12 жилд үнэхээр сайн нормал ажиллаж байгаа. Би LG-д ажилд ороод 2011 оны 4 сарын 10-нд ажилд орж ирсэн. За. Ингээд ороход байна штэ LG-ийн жилийн борлуулалт $700,000 байсан. Монголд. Тийм Монголд. За. За тэгэхэд бол юу байсан бэ гэхээр нэг хоёр дилерээр LG-ийн бараа бүтээгдэхүүн зарагж ирсэн. Гэхдээ энэ нь албан ёсны биш байсан. Тэгэхээр яах вэ гэхээр одоо юу гэж бодох вэ гэхээр LG-ийн Монгол дахь албан ёсны үйл ажиллагаа явуулсан жилийг 2011 оны 4 сарын одоо намайг орсноос хойш албан ёсны босоо л гэсэн үг тийм. За энэс хойш одоо бид нар зах зээл дээр бас одоо жишээл угаалгын машины зах зээл дээр бид нар номер 1 байна тий. Side by side гэж хэлдэг те бид нар хоёр алгатай өргөж номер 1 байна. Агаар өргөлтийн систем номер 1-тэй явж байгаа гэх мэт. Тэгэхээр түрүүн би бас нэг сайн нэг юм гоё юм анзаарлаа. За. Өлөдлөгийн зах зээлийн судалгаа хийгээд жоохон сонирхгүй юу? Тэгээ ингээд нөгөө өлөдлөгийн зах зээл чинь ер нь түрээслэг болон худалдаа авах гэсэн хоёр хол юм явж байгаа шүү дээ тий. Тэгээ ингээд түрээслэж байгаа үнэтэй хаус, байшин, барилгын юмнуудыг хараад ингээд явахаар нөгөө тодорхой хэмжээнд тогтцолт хийцэн. Тодорхой хэмжээр галтгон бэлэн болсон юмнууд байт юм байл та. Тийм. Гоо энэ өнгөл хийгээл хүмүүс чинь бэлэн болгоод түрээслэх юм байна шүү дээ. Тавилгатай байл. Тэгээ миний үдсэн 10 зарын 9 нь LG-ийн хөрөгчтэй байсан. 9 нь LG-ийн угаалгын машинтай байсан шүү. Тэгээд би бодсон байхгүй энэ сайн энэ хэрэглэгчийн итгэлийг олсон байна LG тий. Нэр шоурум чинь. Шалтгаан нь юу вэ гэхээр эргээд бодохоор яг таны хэлж байгаа зүг байхгүй юу? 12 жилийн өмнө авсан угаалгын машин эвдрээгүй байна гэдэг чинь нөгөө миний түрүүн ярьсан 100 бүтээгдэхүүний нэг нь нэвтрэлтэй бол 99 шалга гэдэг чинь байна. Чанар ийм сайн учраас өнөөдөр хүртэл танад ажиллаад байгаа юм шүү дээ. Тийм зүг зүгээр ажиллаж болохоор тэр чинь шалтгаан алга. Тийм. Загвар дизайн хоцорж байгаа юм алга. Тэгээд дээр нь угаалгын одоо тэр процесс хэвэн байна. Тэгэхээр ч одоо бүр уулын нүүрэн дээр 10 жилийн баталгаатай бичсэн байлаа л дээ. Тэгээд би одоо 10 жил хортой солих хэвээр юм уу? Энд одоо хэвэн ажиллаж байгаа зүйл шүү дээ. Яг эхний подкаст дээр бид тэгж ярьсан юм би. Одоо тэгээд сүүлийн технологитой угаалгын машинд бүр AIDD буюу химэл оюун ухаан зориулсан хамгийн дэвшилт технологиор ажиллаж байгаа угаалгын машин байна. Хэдл нөгөө хэрэглэгч минь миний угаалгын машин идэх болоогүй байна гэдэг нэг тийм яриа болов. Тий. Яг хөө ийм штэ. Би зүгээр ингээд одоо 14 жилийг эргээд ингээ харахад
Монголын хэрэглэгч, Монголын худалдаа авагчдын технологид хандж байгаа хандлага нь бусад орныхоос жоохон өөр. Монгол худалдаа авагч яадаг вэ гэхээр технологи маш өндөр мэдрэмжтэй. Яадаг вэ гэхээр жишээлбэл нэг айл зурагт аваад солих хугацаа, угаалгын машин аваад солих хугацаа, телевиз аваад одоо юу хөрөгч аваад солих хугацаа гэж байна л да. Улс олонд өөр байгаа байхгүй юу? Жишээлбэл Германд яадаг вэ гэхээр зурагт аваад 20 жилд нэг солих ч гэдэг юм. Тэ? Японд 10 жилд нэг сольдог ч гэдэг юм уу. Гэтэл Монгол худалдаа авахч хаацлаг байна. Технологи маш өндөр мэдрэмжтэй учраас хамгийн түрүүнд гарч ирсэн технологи авахыг хэрэгэлцдэг. Ялангуяа гар утсан дээр харагддаг баг тий. Ялангуяа гар утсан дээр тий. Яг энэ шигээ одоо зурагтыг бас яг тийм бас. 2 жил 3 жил болоод айлууд зурагт нь ажиллаж байгаа ч гэсэн сольдог. За энэ нь бол юутай холбоотой гэхээр тухайн хэрэглэгчийн нөгөө сонирхлоос үл хамааран технологийн хөгжил нь тухайн хэрэглэгчийг өөрийг нь солихыг шаарддаг. Зөв. Тэ? Жишээлбэл юу гэдэг юм аа зурагтаа одоо жишээл бүр дээр үед бид нар чинь гар утснаасаа зурагт руугаа жишээл яаж холбдог байсан. Тэ? Кабелар ч юм уу. Бараг зарим холбох боломжгүй байлаа шүү дээ. Одоо бол дурын хүн зураг жоохон 3 настай хүүхэд дисплей шир хийж шүү дээ. Тэ? Энэ шиг одоо жишээлбэл зурагттайгаа ярьдаг болж байгаа. Зөв. Тийм үү? Одоо жишээлбэл LG-бээс чопод зарж байгаа 25 оны загварууд жишээлбэл удирдлагын дээр дарж байгаа л хэлэхэд AI өөрөө миний хайж байгаа бүх сувгуудыг зөвхөн нэрийг хэлэхэд тэр өмнөдөө холбоотой бүх мэдээлэл гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ технологийн хөгжил нь хэрэглэгчийг их хөтөлж байна. Нөгөө талаа Монголын хэрэглэгчид өөрсдөө бусад орны хэрэглэгчийг бодвол их тийм технологийн мэдрэмжтэй. Үндсэндээ маш сайн судалгаа хийдэг аливаа юм авахаас өмнө. Тэгэхээр Монгол хүний ийм сониучсан байгаа тийм цаана. Сониучсан байна. Нэр тийм шүү. Манай чинь юу ТV-гээ баг 3 муу солисон баха 3 дахь солисон. Гэтэ эвдэрж байгаагүй л өмгөө. Одоо муухай. Хөрөгч бол нөгөө хоёр хаалгатай байсныг томруулаад юу bottom freezer байсныг нь томруулаад хоёр хаалгатай ингэ сайзыг томруулсан. Тэрний өмнөх нэрэл бас ээлж ирсэн. Яагаад ээлжийг авснаа бас санахгүй байна зүгээр. Бодвол одоо асууж байгаа л нөгөө харилцагчийн зөвлөхөөс нь асууж агаад энэ сайн мэн хэрэг л авсан байх. Ер нь яг нь ээлжигийн awareness хийж байгаа маркетинг ч гэх юм тэр маш сайн байсан болохоор л өнөөдөр энэ төвшөнд физтэй монголчдэр байгаа. Бас нэг талаасаа. Ерхэд бол одоо жоох хүүхч яач мэлжиг. Би одоо жоохон багтаас л ээлжиг мэддэг байсан гэдэг шүү дээ. Баруун дөрвөн замын хаана л нэг ээлжигийн лого байд. Тэр бол нөх олон утсан. Тэгээд ямар сандаа нөгөө дараа нь яг өөрөө ингээд нэлээд удаан байр төрөлж явж байгаад 3 жилийн өмнө яг өөрийн гэсэн орон сууцтай болоод тэгээд нөгөө цэглэн бараа авах шаардлага гарсан. Тэгээд битүү хэлж явсан. Тэр нэг юм бас байдаг юм шиг. Тэр нэг юм чинь ээлж мэдэхгүй шүү дээ. Яг ингээд гүнзгий мэдгүй. Гэхдээ ээлж сайн гэсэн бодол ерөөсөө байдаг. Нөгөө энэ бодол чинь гинт үүсдэггүй юм л да. Дам нөлөөлөлөөс үүсэж байдаг. Жишээлбэл эргэн тойрон чинь ээлжийг сонсчихсан байгаа даа шүү дээ. Аск бол нүдэнд ч өртөөд байдаг те. Аск бол юу гэдэг юм байгаа. Аман одоо жишээлбэл яриа те. Ингээд тэрнээс их нөлөөлдөг те. Хамгийн чухал юм юу гэхээр нэгэнт ээлжийг хэрэглээд өвцсөн хүн өөр брэнд сонгох магадлал нь 90 баг. Ээлжигээл аваад. Тэрээс гол шалтгаан технологийн оргил байдаг юм биш. Загварууд нь байнга технологи хамгийн сүүлийн юм шиг гэж. Тэр бас өмнө хэрэглэж болсон байдаг биш. Тэр мэдсэн учраас дахиад солиод юм биш. Яг үнэ. Тий, яг үнэ. Жишээлбэл нэг хүн би ингээд аль болох ингээд ялангуяа оргил худалдааны үеэр дэлгүүрүүд дээр очиж өөрөө борлуулалтын дээр зогсох дуртай байхгүй юу? Тэгжээж нөгөө хэрэглэгч хүм яг юу үсээд байгаа юм те. Хэрэглэгчийн худалдаа авах шалтгаан нь юу байна? Юуг онцож авдаг юм байна? Яагаад энийг сонгодог юм бэ гэдгийг олж мэдхийн тулд ингээд ажиллаж үздэг байхгүй юу? Наадхан дээр чи шууд хөгжлүүлээ таны яриаг ингээд хөгжлүүлчих. Тэрний юу гэхээр тэгвэл ээлжигийн философи нь яг юу? Ээлжигийн философи маш энгийн. Маш энгийн. Философи гэхээр хүмүүс амар том юм боддог. Их том гэж үгүй маш энгийн. Ээлжигийн философи нэгдүгürt хүн хэрэглэгч хэрэглэгчд хамгийн ая тухтай хэрэглэгчдэд эвтэй хэрэгцээг нь хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Хоёрдугаар энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа, сэдэж байгаа, бодож байгаа ээлжигийн ажилчид. Хүн төвтэй гэсэн. Тэ? Гуравдугаар энэ бүтээгдэхүүний чанар. Эсвэл гурван юм. Хамгийн суурин хүн. Бидний үйлдвэрлэж байгаа юм болгон хүний төлөө байх ёстой. Хэрэглэгч төвтэй хүн төвтэй. Тэрнээс бид нар жишээлбэл тийм учраас бид нар ярьдаг байхгүй. Бид нар бүтээгдэхүүн зардаг юм аа. Бид нар технологи зардаг юм аа. Бид нар танд хэрэгтэй юмыг зардаг юм аа. Гэтэл зарим одоо зүйлүүд бол брэнд зардаг.
Тий. Зарим цуцууд брэнд зардаг. Бид нар хийзэж брэнд зардггүй. За тэгээд анзаарсан бол одоо жишээлбэл зөвөр энд ярьж болж байгааг үгүй те. Бидний маркетингийн арга барил бас жоохон өөр. Жишээлбэл нэгж бүтээнтгүүнд ногдох маркетингийн зардал гэдэг юм харьцангуй суулгахгүй байх хичээдэг. Энэ юу вэ гэхээр хүн өөрөө хэрэгжилж үзээ тэрийг авдаг энэ дадлал руу оруулах гэж хичээдэг. Тийм ч учраас гудамжинд та нар LG-ийн биллборд нэх олон харахгүй байх гэж бодож байна. Тийм бас. Ингээл байшин болгон дээр нэг юм хадаагүй байгаа шүү дээ. Бид нар энэс бол жоохон татчихсан. Би тэгвэл бас яг энэ дээр яг аюу тань дээр ингээ асуухад яг танаас яг асуулт юм шиг санагдлаа. Бид нар одоо дараагийн ингээд манад гэрт ч одоо зөвхөн ингээд юм угаалгамшиг өргөшнөөс гадна электромараад байгаа шүү дээ. Би дараагийн бүтээгдэхүүнийг яагаад LG-г авах хэрэгтэй вэ? Та нэг юм хамгийн энгийнээр LG-г авахд бол чи одоо сайн технологи мэдрэх юм байна. Тэрнээс гадна ингээд юм ойр зүр энгийн хэрэгцээ мэдэх юм өөр дахиад өөр сонголт юу байна? Яагаад LG-г дүүн ингээд л одоо нэг пэйж авахд чи LG-г сонгож явах хэрэгтэй. Яагаад гэвэл наацхан нэг юм хүзүүл энэ да. Энийг бол биш дээ. Одоо энийг ярихаар нэг юм бүтээгдэхүүн рекламцсан шиг юм болно. Гэхдээ зүгээр ганц хоёр жишээ дурдъя. Би бол salesman тий. Би бол нөгөө жишээлбэл юу биш л дээ. Одоо маркетингийн хүн биш дээ. Энд чинь бас өөр мэрэгжил шүү дээ тий. Зүгээр миний хүмүүст хэлэх одоо борлуулалтын дээр зогсож байгаа хэлдэг юм юу вэ гэхээр жишээлбэл пэйж асуулаа шүү дээ. Хамгийн жигд одоо халаалтыг LG хийдэг. Жишээлбэл маш ингэ жишээ. Одоо бид нар ингээд нэг хоол аачаал пэйжин тэгэл халаадаг тий. Тэгэнгүүт хоолны маань гадна талд халдсан сэрээдэл доторхын нохор хүйтэн байгаа дээ тий. LG тийм баг. Жигд халаалттай. Пэйжний бас нэг төвхтэй юм цэвэрлэгээ байдаг тий. Ингээд халж байгаа юм чинь ингээд өсөрч мөсрээ. Тэрийг цэвэрлэхэд айгүй хэцүү байдаг. Тэгэхэд бол easy to clean одоо цэвэрлэхэд айгүй энгийн тийм тусгай давхрахтай байх жишээтэй тий. За пэйжин дээр. Угаалгын машин дээр жишээлбэл direct drive мотор гэж байна тий. Одоо жишээлбэл угаалгынхаа хүрдний ард талд манай мотор байрчдаг учраас бусад энгийн угаалгын машин шиг одоо савлгаа чичиргээ байхгүй төвчмээ багтал гэж. Нэг энэ зөвхөн хамгийн ихний тий. Хоёр дахь юм бол нөгөө AI function тий. Одоо жишээлбэл дотор нь би ийм төрлийн давуу хийчлээ шүү гэж хэлэхэд л болж байгаа байхгүй. Үлдснийг нь тэр машин хийж байгаа байхгүй. Хэдэн килограммын юу юм те ингээд танил. Тэгээ хэдэн төрлийн угаалгаар одоо жишээлбэл direct drive моторын давуу тал биднэрт юу авчирсан бэ гэхээр одоо 6 төрлийн хөдөлгөөнийг боломжтой болгосон байхгүй. Буюу хагас эргэх, бүтэн эргэх, баруун зүүн эргэх шиг юм аа те одоо жижиг жижиг юм те. Гэтэл уламжилт угаалгын машинууд яадаг вэхээр моторонд ороо угаалгын хүртэн тусдаа энэ хоёрыг хооронд холсмон элементтэй тэгээд нөгөө ингээл эргэлдэн шүү дээ. Тэгэхээр хүн өндөр дугааны систем шиг байсан шүү дээ тий. Угаа одоо тийм шүү дээ. Бусад угаалгын машинууд бүгдээрээ л тийм шүү дээ. Манайх л одоо угаалгын хүрдний ардталтай мотортой байхгүй. Тийм учраас хүндийн төв шилжих үйлдэл байхгүй. Дуу чичиргээ хоёр хизээ үүсдэг вэхээр хүндийн төв шилжснээс болж чичиргээ үүсэж. Нөгөө эрмэнч сулраа нэг гэдэг. Одоо чинь ийм юмнууд байна. За тийм биш шүү. Манай чинь галтгоонд ингээд нөгөө угаалгын машин холбоцсон. Ямар нэгэн чичиргээ юу байх бол яг л мэдтгэл өстой. Нэрээстэй тийм байхгүй шүү дээ. Яг үнэ. За зурагтан дээр одоо нэгэн дээрс хот зурагтаас ярих байна. Зурагтан дээр бол ингэж байгаа шүү дээ. Би хүмүүс аягүй их хэлэх дуртай юм болохоор нөгөө true color тий одоо бодит өн. Жишээлбэл үндсэндээ зурагтай чинь нэг улаан ногоон цэнхэрэг 3 өнгөл үсгэж шүү дээ тий. Тэгэхээр бусад одоо жишээлбэл брэндүүд яадаг вэхээр жишээлбэл нөгөө өсгөгчтэй, өнгө өсгөгчтэй. Тэгээ жишээлбэл LG-ийн зурагтаар би 90 минутын хөл бөмбөг үсгэд миний нүд ядрахгүй. Жишээлбэл миний эрүүл мэндийн төлөө хийгдсэн технологи байхгүй. Ямар нэгэн байдлаар хүчтгсэн, тодтгсон тийм функц байхгүй. Бага өнгө нь өөрөө тийм тод. Жишээлбэл тэг ингэх жишээ. За тэгэл одоо яриул их зөндөө олон юм байна. Тийм учраас зөвөр LG-ийн бүтээгдэхүүнийг авсан хүн дараагийн одоо сонголтын дээр LG-г авдаг гэдэгт бол 100. Гэтэ миний амьдрал ч өөр тэр чигээр их сайн электроникстай холбоотой шүү дээ. Зөвхөн сонирхолтой түүх байж магадгүй. Би 98 онд их сургуулийн 3 дугаар курс төгсчөөд 100 ямар ажил хийдэм бэлээ гэж бодож байхад номин дээр очиод баяр сайхан захирал номингийн захирлээсээ ном электроникс. Тэгээд манай ээж баяр сайхан захирлын хүүхдүүдийг эмчилдэг байсан байхгүй. Тэгээд би ээжтэй би ажил хиймээр байна. Тэгээд гэсэн чи ээж
би баяр сайхан захиралд нэг хэлж үзье гэдэг. Тэгээ би баяр сайхан захирал дээр очисон чинь бид нар Эрдэнэтэд салбар нэг гэж байгаа чи ингээд яв гэд. Тэгээд би тухайд надтай нэг 3 ганцар гэдэг нэг ах байсан. Тэгээ бид нар Эрдэнэтэд анх салбар нээгээд тэгээд би электрониксын тэр салбарт ер нь анх тэгж худалдагчаар ойтон багтаа ажиллаж байсан. Эрдэнэтэд салбар нээгээд их сонин тэгж явж байхдаа би их хүчтэй танилцсан. Тэгээд би чинь Германд очиод 10 гаруй жил амьдарчаад эргэж ирээд ажиллаж байгаа би буцаад дахиад яагаад ч электроникс энэ бизнес рүү орчиж байгаа. Одоо ингээд миний амьдрал энэ электрониксээс салахгүй ингээд явж байна. Гэхдээ би танаас нэг зүйлийг сонирхмаар санагдлаа. Одоо биотехнологич хүн борлуулагч болоход ингээ хувь хүний өөрийн юм сонирхогч зан айгуу чухал болсон баг. Хоёрдугаар тань борлуулагч хүнд байх хэвээр нэг хоёр ч юм уу нэг ийм л байвал борлуулагч хүн болчтой юм да гэдэг юм юу хэлэх вэ? Таны өөрийнхөө хувийнхаа зүйлээсээ нөгөө надад их энэ цаг тус болсон даа гэмээр. Түрүүн хэлсэн шүү дээ нөгөө Эрдэнэтэд салбар нэхэд очиж ажилласан гэх тийм номонд тэгж хахад би төрүүлсэн шүү дээ их нэртэйгээ танилцсан гэх. Тэгэхэд яг тэр үед манад нэг юм худалдаа авахч ирдэг байсан. За. Нэг юм настай өвөө одоо бодоход нэг 50 гарантай л байсан юм уу та 60 дөнгөж хүрчихэл байсан юм уу. Тэгээд тэр өвөө ингээд манад л үрт орж ирэхээр ингээд нэг нүднийхээ шил нь ингээд нэг юм жоохон эвдэрсэн. Тэгээд нүдний шилээ гаргаж ир зүгэл ингээд юм болгоныг шалгадаг. Авах гэж байгаа бараа болгоныг үздэг. Эрэг боол толгоныг биднээс асуудаг. Тэгээд тэр өвгөн орж ирэхээр бидрийг аягүй их шаарддаг. Тэгээд тэр өвгөн гараад бүр тэр өвгөний ингээд орж ирж байгааг нь хараад борлуулагч бид нар хоорондоо хуруудаад ялагдсан тэр өвгөнд үлдчихсэн байсан байхгүй. Тэгээ тэр өвгөн амар их юм асуун. Тэгээ ингээд энэ эрэг болтны яадын тэр нь яадын гэж асуудаг байхгүй. Тэгээд тэр өвгөнийг гарахтаа харсан чиглэлийнх нь бүх гарын авлагыг бид нар оройн авчраад уншдаг байсан. Мараарсан. Аяг бол нөгөө өвгөн чинь 2 хоногийн дараа ирээд энийг асуух юм байна гэж. За гарын авлага уншдаг. Энэ нөгөө бүтээгдэхүүнийгээ таньж мэддэг. Энэ чадварыг надад тэр хүн суулгасан байхгүй юу? За Life is Good podcast-ийн дэмжигчээр Титэн Music Store Түмэн Молын 5 дахь хүрт байлж байгаа. Хамгийн сонирхолтой тэр хүн нь миний хадам аваад. Зөв хүнтэйгээ сууж байна. Учрах хэвээр хүмүүс байж. Эсвэл хадам аав чинь мэдээд ирээдсэн болоо танаас юм болоо. Үгүй баха. Үгүй л дээ манай хадам аав тэгж их таньж намайг танихгүй шүү дээ. Тэр чинь ер нь амар тийм зарчимч хүн байхгүй. Ингээд юм болгоныг өөрөө айгу техник дуртай. Тэгээ ингээд их л юм авах гэсэн юм шиг номын төвийн захирлаас учраас ингээд байгууллагатаа юм авах гэсэн юм байгаа шүү дээ. Тэгээ дээр үеийн хүмүүс чинь нөгөө нэгэн л байгууллагын хөрөнгийг үрж одоо мөнгийг үрж хөрөнгө авах гэж байгаа бол бүх үйлдэлийг ашиглах хэрэгтэй. Нөгөө ашиглуулын одоо тодсон шүү дээ. Тэгэл тэр хүн ингээл метр гаргаж ирээл хэмжээл ингээл тэгэл коноп болгоны асуугаал явдаг байсан байхгүй. Тэгээд эндээс юу сурсан бэ гэхээр ердөөсөө л бүтээгт заарах гэж байгаа бол тэр бүтээгдэхүүнээ бүтэн мэдэх хэрэгтэй гэдэг шаардлага. Энэ борлуулагч хүнд тавигдах суурь одоо критерий. За энэний дараа хоёр дахь юм юу вэ гэхээр янз янзын ааштай хүмүүс ирдэг байсан. Согтуу ах ирнэ 13 дугаар сарын цалингаа авцсан гокийн согтуу ах нар их мөнгөтэй агсан согтуу 50 загнан янз бүр болно. За тэгэл байж тал нөгөө бараагаа сонгохоос бол аваа нөхөр хоёр хоорондоо муулцсан ааштай ихч загнан тэ энд би юу сурсан бэ гэхээр хүнтэй харилцаж сурах хэрэгтэй. Хүний хүсэж байгаа мэдээллийг өгөөд худалдаа авах эрхийг өөрт нь олгож сурах хэрэгтэй. Тэрнээс борлуулагч нарын хийдэг нэг алдаа байдаг байхгүй. Нийт ингээд тулгаал зарах гал ингээд зөв зарах гэж байгаа зөв. Гэхдээ худалдаа авах эцсийн шийдвэрийн тэр хүнд үлдээдэг байх юм. Орон зай руу нь халдахгүй байх те. Энийг нь сурах хэрэгтэй бил. Ийм нэг хоёр суурил юм уу гэж. Бас нэг юм би сурсан тэн дээр. Бас энийг би энэ тэнд ярих айгуу дуртай. Юу гэхээр тухайд номонд би ингээд худалдагч хийж хахад Panasonic-ийн зардаг байсан байхгүй бид нар. Тэгээд баяр сайхан захирал ингээ бараа хүргэж ирээд тэгээ ингээ бараа буулгаад байжсэн чинь нэг юм лифлет урагдсан байсан байхгүй Panasonic-ийн нэг лифлет жижиг юм шүү дээ. Тэгэхээр нь базагдсан урагдсан бахад би хогийн цогроо шидчихгүй юу. Тэгсэн чинь баяр сайхан захирал ирээд энийг хий хайсан гэдэг байхгүй. Тэгэхээр нь би хайсан гэдэгсэн чинь энэ хитэн төгрөгийн өмтэй чиг мэдэж гин үү. Тэр нь ойтон юугаа мэдвэхтэй мэдгүй гэдэгсэн чинь яг $1 байж магадгүй те. Гэхдээ энэ хэдийн $1 ч гэсэн энэ лифлетийг хийхийн тулд хэдэн хүн ажилласан бэ? Хэдэн цаг ажилласан бэ? Ямар их мэдээллийг энд батгахын тулд судалгаа шинжилгээний ажил орж иж энэ цаас үйлдвэрлэгдсэн бэ гэдэг чи яагаад бодоогүй юм гэж байна. Тэгэхээр эндээс би юу сурсан бэ гэхээр бусдын хөдөлмөрийг хөндлөж сурах хэрэгтэй.
Айгуу чухал юм баггүй. Харахад нэг алгын шинэ цаас. Гэтэ цаана ямар их хүмүүсийн хөдөлмөр цаг зарцуулагдсан бэ. Тэгэхээр би баяр саан захиралд айгуу их баярлж боддог байхгүй. Энэ мэтчлийн юмнуудыг бид нарт айгуу их сургаж ирсэн байна. Одоо эргээ харахад. Тэгээд тийм ч учраас би нөгөө одоо ингээд дэлгүүрүүдээр яваад борлуулагч энтерт боломж гарах юм бол би тэдэрт бас яг ижил юм хэлхийг хичээдэг. За ер нь бол одоо ингээд инх жаргал захирал одоо нэг иймэрхүү замлыг туулаад ингээд ирсэндээ хөв өнөө сэдвийн хүрээ ерөөдөө бол ингээд хаагдаад дараачийн сэдвэл рүү хэдүүлээ орцгоё. За ерөөдөө бол одоо нэлээд таньдаг болчлоо. ээлжигийн соёл одоо философикал түрүү ярьлаа. Тэгэхээр яхаа аргагүй нь солонгосчуудыг яхаас аргагүй болж байна. Солонгос хүмүүсийг яхаас аргагүй болж байна. Тэндээс бас та юу сурав солонгос хүмүүс? Ер нь одоо солонгос хүмүүстэй харьцаж байгаа одоо тийм үү? Тий, одоо ингээд миний өдөр тутмын ажлын нэг 60 гаруй хувь нь бол солонгосуудтайгаа харилцсан. Тий. Биш 60 гаруй хувь нь одоо дилерүүдтэйгээ харилцсан. За 30 гаруй хувь нь би солонгосуудтайгаа харилцсан. 10 гаруй хувь нь оффистоо дотроо үйл ажиллагаагаар илүү анхаарна. Тэгэхээр тэндээс одоо ингээд нөгөө үдчихэж байгаа хүмүүстэй манай монголчууд нь солонгос хүмүүсээс бас нэг ийм зан чанар байдаг. Энийг сурвал гэм үү? Тийм. Тий. Яг уу би ч л солонгос хүмүүсийг үнэлж дүгнэх хүн нь бас биш л дээ. Гэхдээ миний зүгээр харж байгаа солонгосуудаас бид нар юуг сурах ёстой вэ гэхээр энэ ажилч хичээнгүй, ажилдаа үнэнч хандж байгаа энэ хандлагыг сурах ёстой юм шиг. Энэ бол яг бас эргээд ингээд том зургаар ингээд одоо ингээд харахад бол энэ солонгос улсын хөгжлийн түүх юм болов, хөгжлийн нууц нь эндээ байсан болов гэж боддог. Солонгос хүний нэг сайн юм байна. Нэг одоо жишээлбэл заашгүй сурах ёстой юм. Ажлаараа өвдөж чаддаг. Асуудлыг зовлон гэж хардаг. Асуудлыг хөгжих боломж гэж хардаг. Ямар ч хүндрэлийг энийг шийдэх аргыг олно гэдэг чинь чи хөгжиж байна гэж өөрийгөө хардаг. Ямар ч тохиолдолд сэтгэл хөдлөлөө дарж идэг. Одоо жишээлбэл бизнес чи их олон юм болно шүү дээ. Тэ нөгөө ингээл зөндөө асуудал гарна. Тэр болгонд солонгос хүмүүс яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд сэтгэл хөдлөлөө дардаг. Илүү прагматик ханддаг юмд. Тэгээд хизээч нэгцшгүй юм бууж өгөхгүй. Одоо өстой never give up тэ өстой ингээд үзээлээ юмныхаа ард гартлаа. Үгүй гэдэг хариултаар тухайд хандгүй. Үгүй гэвэл яагаад үгүй гэж дахиад ахлагдаг гүрш. Тэгэхээр энэ бол монголчууд бидний хувьд бол сурах ёстой. Нийтлэг монголчууд гэсэн. Болохгүй гэнэ болохгүй зааз гэл ингээл орчдөг тэ. Гэтэл солонгос хүн эсрэг болохгүй гэвэл яагаад болохгүй. Тэгвэл эсрэг нь бас нэг юм байна. Асуудал байна гэвэл чиний асуудал. Солонгосууд тийм шиг. Гэхдээ тэгвэл би энд юу хийж чадах юм? Миний зүгээс би юу хийх вэ? Би юугаар туслах вэ? Яаж би өөрийгөө өөрчлөх вэ? Хандлагын асуудал байгаа зү. Тэгэхээр ийм юмнууд бол солонгосуудад үнэхээр бас давуу байдаг. Дээр нь нэмээд нөгөө явсан хүнээс үг сонс гэж герман хүмүүсээс 10 жил амьдарсан ч бас нэг ямар ч нэг хоёр үйлдвэр байгаа. За тэгэл одоо нөгөө цаг барьдаг гэж одоо германууд тодорхойлдог зүйл байгаа шүү дээ. Бүр сурцсан бүр багасаа сурцсан байгаа. Одоо миний нэг германд сурсан юм гэвэл цаг баримтлах бол бас үнэхээр яалчгүй ингээд ясан суучдаг. За тэгээд нөгөө нэг юм хоёр дахь юм үнэхээр чаддаг юм аа чадна гэж хэлдэг германд. Чадахгүй юм бол би сайн мэдэхгүй наа гэж хэлдэг. Тэгэхээр нэг иймэрхүү одоо герман хүмүүсийн юм байна л да бас харахад ийм хатуу, хөтүү, хүндий, хүйтэн юм шиг боловч нэгэнд тэр хил хязгаараа даваал ороод ирэх юм бол хүнд ч туслахад билээ. Ийм гурван чанар идэв герман. Тэгэхээр манай солонгосод хэлдэг чи бол герман гэж. Нөгөө германууд болохоор чи бараг солонгос юм шүү. Тэгэхээр яг аль талаас нь авах юм аваад мэдээж монгол хүний саруул ухаан энэ бүгдийн ард илүү л байдаг байх гэж би боддог шүү дээ. Яагаад одоо бид хэд нөгөө нэг та нөгөө ээлжийн төлөөлөгч учраас албан ёсны газраас энэ бараа бүтээгдэхүүнийг авах хэрэгтэй вэ? Зөв. Тэгэхээр ер нь бол одоо эн чинь дэлхий бол даяарчлагдчихлаа тий. Худалдааны портал чинь нээлттэй болчихлоо шүү дээ. Ингээл онлайнаар хүн хаанаас хүссэн юм авчиж болно шүү дээ тий. Гэтэл энэ болгоны ард талд нэг хит хитэн нюанс байна. Яагаад жишээлбэл хэрэглэгч жишээлбэл LG-бээс чопод очиж албан ёсны газраас авах хэрэгтэй. Яагаад LG-г зарж байгаа бусад албан ёсны дилерүүдээс авах хэрэгтэй юм бэ гэж. Нэгдүгээрт бол бүтээгдэхүүн сонголт нь тэнд зөв мэдээлэл авна.
Нэг. Зөв аа. Хоёрдугаарт харьцуулж үзэх боломж гарна тий. Гуравдугаарт хамгийн гол шалтгаан бол засвар үйлчилгээ баталгаат хугацааны хамгийн том давуу талыг тэнд л эзлэнэ. Жишээлбэл юу гэдэг юм бэ? Би одоо хаанаас ч юм одоо Хонконгоос Америкаас ч юм нэг авчи эвдэрчлээ гэж үү тий. Одоо Солонгосоос авсан эвдэрчлээ гэж үү. Тэгвэл тэрний баталгаат хугацаа үйлдвэрлэл сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтээр дээр асуудлууд гарна. Ямар авсан юм буцааг Солонгос явуулдаг шүү дээ. Гэтэл чин аль биесний газраас авчгаар аль биесний засвар үйлчилгээний эрх нь байж байгаа учраас эндээ байж байгаа учраас тэндээс үйлчилгээ авах юм боломжтой. Жишээлбэл хүмүүс ингэ асуудаг л да. Би ээлжигийн зураг төрөгчийг Солонгосоос авсан юм аа. Энд ирсэн чи эвдэрчлээ гэж. Аргагүй. Яг л энэ чи 60 Hz 50 Hz-ийн ялгаа шүү. Жишээлбэл Солонгос дүрслэлтийн Hz-ийн ялгаа гаргаж байгаа зүгээр гарсан шүү дээ. Солонгосч бол 50 бол манай 60 ах жишээлбэл тий. Энээс болоод тогны хилдэлээс болоод цахилгаан хэрэгслийн шатах магадaltaй байхгүй да. Тэгэхээр энийг жишээлбэл яг л энэ улсад нь зориулж энэ улсынхаа стандартад зориулж үйлдвэрлэсэн тэр бүтээгдэхүүнийг засвар үйлчилгээний баталгаатай газраас авах нь хэрэглэгчдэд одоо баталгаатай аюулгүй байдлыг бүрдүүлж байгаа байхгүй. Зөв. Тэгээ би өстө үнэхээр айгуугаа сэтгэл хангалуун асуултанд хариулт авчлаа. Бүр ямар ч гоё асуулт би олоод асуучваа. Мөн тэгээд одоо энэ олон цахилгаан барааны дэлгүүрүүдээс яагаад та LG Best Shop-ыг одоо зорих ёстой вэ гэхээр мэдээж LG Best Shop-ийн хувьд бол түрүүний ярьсан аль бие ёсны гэдэг зүйл байгаа. За мэдээж одоо үйлчлэгээний хувьд гэх юм бол манай LG Best Shop бол одоо хамгийн нэгэн эсрэг нэг eye to eye гэдэг тийм үйлчлэгээр бол яг хэрэглэгчтэй асуудлыг ярилцаж үйлчилдэг. За гурав дахь юм бол мэдээж бас тусгай гэрээтэй бараанууд бол зардаг. Тусгай бараанууд. Онцгой бараанууд гэх юм одоо жишээлбэл Bosch таврын хамгийн том загвар за тэгээд Stand by me гэдэг одоо зөөврийн 27 инчийн дэлгэц байна. Гэх жишээний зүгээр тийм юмуд бол байдаг. Хоёр дахь юм бол буцаад нөгөө membership гэх юм уу. Зүйлсээр иймэрхүү ялгаатай бол байдаг. Мөн одоо 5 дахь хувьд ч гэх юм уу. Ингээ ялгаруулууд байна. Хоёр дахь юм бол одоо зөвхөн LG-ийн барааг зардгаараа хамгийн том давуу талтай. Олон бараа хойл зарддаг зөвхөн LG-ийн бүх төрлийн цахилгаан бараануудыг бол зардаг байгаа. Өндөрлөж байна. Өнөөдрийн бас урилгыг хүлээн авч ирсэн их жаргал зөвлөлтөй маш их баярлалаа. За тэгээд та бүхэн одоо 2025 оны хамгийн сүүлийн үеийн технологиудын цахилгаан барааг авахыг хүсчихвэл LG Best Shop-ыг зориорой. Тэгээд мөнхний сонголт бас зөв байг. Мөн бас одоо асууж тодруулах зүйл байх юм бол LG Best Shop-ийн Instagram болон Facebook хуудасуудаар мөн доор харж байгаа дугааруудаар бас холбогдох боломжтой. За тэгээд одоо Life is good. Амьдрал сайхан. Амьдрал сайхан.